Сайн байцгаана уу? Бүгдээр ингээ өнөөдрийнхөө хичээлд орё. Өнөөдөр бид гитарын бүтцийн тухай авч үзнэ. Бидний одоо суралцах гитар маань бол энэ акустик гитар байгаа. Акустик гитар маань болохоор их бие, хүзүү буюу гар, толгой хэсгүүдээс бүрддэг. Энэ гурван хэсэг маань болохоор акустик гитарын гол хэсгүүд байгаа. Толгой хэсэг дээр маань болохоор чих барилдаг. Чих маань болохоор утаснуудыг хөглөх зорилттой байгаа. Энэ чихнээс гарсан утас гараар дамжаад ийшээ их биетэй холбогддог байгаа. Энэ утсыг хязгаарлах хоёр цагаан хэдийг бол маар гэж нэрлэдэг. Энэ маарын хооронд л гитар яг дуу авиа гаргадаг байгаа. Энэ маартай төстэй дуудагддаг бас нэг хэсэг байгаа. Тэр бол энэ гитарын маань нүүр хэсгийн мод буюу энийг наар гэж нэрлэдэг байгаа. Энэ дугуй нөхөн хэсгийг болохоор цар гэдэг. Энэ цар маань болохоор акустик гитарын дууг илүү өсгөж өгдөг. Энэгээр акустик гитар маань илүү онцлог. Хамгийн доор байрлах утсыг болохоор нэгдүгээр утас гэдэг. Энэ утас маань болохоор хамгийн нарийн утас. Бас хамгийн нарийн өнгийг гаргаж өгдөг байгаа. Нэгдүгээр утас. Тэрний дээдлийн утас болох арай жоохон бүдүүн утсыг хоёрдугаар утас гэж нэрлэдэг. Бас дээдлийнх нь утас нь болохоор 3 гих мэтчлэн дээшээ 4, 5, 6 гэж нэрлэдэг байгаа. Гарн дээр маань болохоор ладууд байрладаг байгаа. Ладуудыг болохоор энэ төмөрнөд тусгаарлаж өгдөг. Бид болохоор гитар тоглох үедээ яг ладны гол хэсэгт хурууга тавьж тоглодог байгаа. Тэгжээж яг тухайн өнгийг яг цэвэр зөв дуургаж чаднаа. Гих мэтчлэн тоглох байгаа. Бид нар одоо гитараа тоглохын тулд хоёр гараараа тоглоно. Бидний баруун зүүн гар маань өөрсдийн гэсэн тус тусны үүрэгтэй байгаа. Бидний зүүн гар маань болохоор яг гитарын гар буюу хүзүүн дээр байршиж энэ утаслаадтай харьцаж тоглох байгаа. Зүүн гар маань бас өөрийн гэсэн нэрлэгээ, тус тусын хуруунууд нь өөрийн гэсэн үүрэгтэй байгаа. За эрхийн уруу маань болохоор гитарны хойд хэсэгт байрладаг байгаа. Ийм байралтайгаар ингэж байрлана. Тэгээд бусад дөрвөн ураа маань болохоор өөрсдийн гэсэн бас тоогоор нэрлэгддэг. 7 хурууг, 1-р хуруу, дунд хурууг, 2-р хуруу, ядам хурууг, 3-р хуруу, чихчин хурууг, 4-р хуруу гэж нэрлэдэг. Бид бас энэ тоог цаашид чийжлэх хэрэгтэй. Ягаад гэвэл цаашид суралцахад энэ тоонууд маш их чухал хэрэгтэй болно. Тэгээд энэ хуруунууд маань ладан дээр бас байршихтаа яаж байрших вэ гэдгийг та бүхэнд үзүүлье. Нэг хуруу зөвхөн нэг ладан дээр л байршина. Ингэх мэтийн ч юм уу, одоо хоёр хуруу нэг ладан дээр байрших ч юм уу. Ер нь ийм тохиолдол аль болох байхгүй байх хэрэгтэй. Ер нь бол гитар сурахад бол энэ дүрмийг мөрдөж суралцах хэрэгтэй. Яг яаж байршуулах вэ гэвэл одоо 1-р хуруу 1-р ладан дээр, 2-р хуруу 2-р ладан дээр, 3-р хуруу 3-р ладан дээр, 4-р хуруу 4-р ладан дээр. Бид нар болохоор ладыг болохоор толгойн хэсгээс нь эхэлж тоолдог. Бас лад маань бас өөрийн гэсэн тоотойгаа 1-р лад, 2-р лад, 3-р лад, 4, 5, 6, 7 гэж толгойн хэсгээс их бие хэсэг рүү дараалан тоолж бас нэрлэдэг байгаа. Энэ бас танд маш их хэрэгтэй учраас та бас чийжилж авах шаардлагатай юм аа. Одоо тэгэхээр ладан дээр хурууга байршуулж гитараа дуугаргаж үзцгээе. 1-р хурууг 1-р утасны 1-р ладан дээр байршуулад дуугаргая. 2-р хуруугаа болохоор 2-р ладны 1-р утсан дээр бас тавьж дуугаргаж үзье. Өнгө маань өөрчлөгдөж байгаа. Бид энэ мэт зарчмаар цаашаа тоглох байгаа. Одоо бид баруун гарынхаа үүрэгтэй танилцъя. Баруун гар маань болохоор энэ цар буюу энэ нөхөн хэсгмий урд байршиж энэ гитарын утаснуудыг цохих үүрэгтэй байгаамаа. Тэгэхээр бид нар бол баруун гараараа шууд хумсаараа зогсон ч болно. Бас ийм пик гэдэг ийм гитарын цохиорыг хэрэглэдэг. Ерөнхийдөө бол энэ цохиорыг хэрэглэж тоглосон илүү дээр болон бас илүү эвтэйхэн байдаг. Энэ цохиор маань бас дотроо олон төрөл зузаан нэмгэн том жижиг гээд гитарынхаа жанр, тоглох хөгжмийнхаа төрлөөс олж бас янз бүрээр байдаг байгаа. Акустик гитарын хувьд болохоор аль болох нэмгэн уян пикээр тоглох нь
арай эвтэйхэн болов. Гэтэ та бүгд өөрсдийнхөө эвтэйхэн пикийг авч сонгож тоглож болно. Тэгэхээр зарим нэг хүмүүс баруун гараараа гитарыг цохихдоо хуруугаараа ч юм уу одоо эрхөөр ууныхаа яг энэ хэсгээр тоглодог. Энэ хэсгээр тоглох нь бас буруу байдаг л да. Ямар талаараа буруу вэ гэвэл гитар маань их аяахан дуурах ч юм уу их замбрааг дуурдаг тийм тохиолдлууд байдаг. Ер нь гараараа цохих тохиолдол гарсан үед эрхийн урууны хумс, долоор урууны хумс хоёроо нийлүүлж хагаад ингэж цохиол илүү эвтэйхэн бас илүү чанга дуурах боломжтой байдаг. За бид нар ингээ яг хичээлийнхаа гол хэсэг рүү оръё. Өнөөдрийн маань хичээлийн гол хэсэг бол сонголтын болон хурууны дасгалууд байгаа. Тэр дасгал маань болохоор одоо та бүгд сайн хараад чэйжлээд аваарай. Бид гам гэж нэрлэдэг. Энэ гамыг одоо бид нар унших байгаа. Энэ гам маань болохоор бидний хурууны хөдөлгөөн болон энэ хуруунуудыг хооронд нь салгаж тусцтай бие даасан хөдөлгөөнүүдийг хийхэд илүү хурдан түргэн сурахад хэрэгтэй зүйл байгаамаа. За одоо бүгдээрээ гамаа сурцгаая. Нэгдүгээр хурууг нэгдүгээр утасны нэгдүгээр лаадан дээр тавиад дуургана. Дараа нь хоёрдугаар хурууг хоёрдугаар лаадны нэгдүгээр утсан дээр тавьж дуургана. Гуравдугаар хурууг гуравдугаар лаадны нэгдүгээр утсан дээр бас тавьж дуургана. Дөрөвдүгээр хурууг мөн адил дараалж тавина. Ингээд дуусны дараа хоёрдугаар утсаас мөн адил яг түрүүний дасгалыг яг давтаж хийнэ. Дээшээс 3 дахь утасгээ 6 дахь утсыг дуустал энийг давтаж хийх байгаа. Гих мэтчлэн явах байгаа. Одоо тэгэхээр энэ гамыг уншихад юуг илүү анхаарах вэ гэхээр бид хурууныхаа байршил дээр нэгдүгээр хуруугаа тавиад дуургасан бол хоёрдугаар хуруугаа тавихдаа нэгдүгээр хуруугаа авах ёстой. Энэ гамыг уншихад лаадан дээр хоёр хурууг зэрэг тавьж болохгүй. Энэ болохоор бас бага хэмжээний техник явж байгаа. Ер нь цаашид гитарыг илүү сайн сурахад хэрэг болдог байгаамаа. Одоо харцгаая. Ерөөсөө лаадан дээр хоёр хурууг зэрэг тавьж болохгүй. Гих мэтчлэн явнаа. Бас нэг зүйл гэх юм бол зарим нэг хүмүүсийн маань чихчээ уруу дөрөвдүгээр лаад руу бас хүрэхэд бэрхшээлтэй тал байдаг. Одоо хүрэхгүй ч юм уу, дутуу дарах ч юм уу. Та ихтэй санаа зовох хэрэггүй. Гамыг хэрвээ энэ гамыг сайн уншиж сайн давтах юм бол таны хуруу ч юм уу, таны гар эвлэшэд сүултээ ингэж уншихад маш амархан энгийн болж эхэлнэ. Баруун гар маань бас гамыг уншиж хахад бас анхаарах зүйлүүд байдаг. Хэрвээ пикийг хуруугаа ингэж нуглаад ингэж тавьдаг. Зарим нэг хүмүүс маань ингэж байдаг. Энэ бол техникийн хувьд бол алдаа юм. Алдаатай техник гэсэн үг л дээ. Ер нь бол ингэж нуглаад пикээ тавиад пик маань болохоор яг ийм чиглэлд одоо тэгшхэн байх хэрэгтэй. Ингэж барих хэрэгтэй. Энийний давуу тал маань болохоор илүү хурдтай ч юм уу, хурдтай тоглох болон пикээ алдахгүй байхад илүү давуу талтай байдаг. Тэгээд пикээ яг ингэж барьсны дараа гамыг уншихдаа утсаа татахдаа дээш нь доош нь татна. Та доошоо зөвхөн доошоо гэх юм бол та гамыг буруу уншиж байна гэсэн үг. Дээш нь доош нь ээлжилж татах хэрэгтэй. Та гама уншихдаа пикээ доош нь дээш нь ээлжилж татах хэрэгтэй. Гих мэтчлэн та гэхэлэр гам уншихад их олон зүйлийг анхаарах хэрэгтэй учраас маш удаанаар хийх хэрэгтэй. Гих мэтчлэн хурдаар хийж болно. Бас гамыг ер нь уншихдаа нэг анхаарах зүйл бол яг нэг темпэнд хийх хэрэгтэй. Та болвол хөлөөрөө ритм өгөөд ч юм уу яг нэг ритмд гамыг
унших хэрэгтэй. Тэр нь танд сонсгол болоод ритмийн мэдрэмжийг бас өгөх болно. Гэх мэтчлэн уншнаа. За ингээд бүгдээрээ гамма маш сайн чийжсэн гэдэгт би итгэлтэй байна.